Сайн байцгаана уу? Уран хаврын ээлжид аяллаараа бид Өмнөгөө аймгийн Булган сумын нутагт орших Хөөрхөн дэвсгийн хийд гэдэг газар руу явсан байгаа. Уулын сүмч гэж нэрлэдэг Говийн уулсанд орших нэгэн гайхалтай нууцлаг газраар хамтдаа аялцгаая. Тус хийд нь Улаанбаатар хотоос 720 км-ийн зайд, аймгийн төвөөс 110 км, за сумын төвөөс 25 км баруун урш зүгт байрладаг. За бид замдаа нутгийн хүнтэй таарад замаа заалгалаа. Яг мап дээр бол зам маш тодорхойгүй байсан. За замцалж өгсөн ахыхаа ачаар Хөөрхөн дэвсэг хэмээх газартаа ирж байна. Одоо Говийн баруун сайхан ууланд гэсэн үг ээ. Энэ газрыг Хөөрхөн дэвсгийн хийд гэж нэрлэдэг. Тэгээд хийдээ газрынхаа нэрээр буюу Хөөрхөн дэвсгийн хийд гэж нэрлсэн юм шиг байна. За одоо эндээс маш ойрхон яваад хүрнэ. За өмнө нь бид нэр Говийн нутгаар 9-р сард болон 5-р сарын дундуур аялж исэн. Энэ удаа 4-р сарын эхний 7 хоногт буюу ханш нээх цагийг тааруулж ирлээ. Маш их салхитай, шороон шуургатай, сэрүүн үе таарсан. За хийдийнхээ доор ирж байна. Доор нь ингээд хашаалсан байдаг юм байна. Энд машинаа тавиад цаашаа алхах нэ. Хийдийн доор ирлээ. Хийд эзгүй байж таарсан. Манаач эсвэл лам байдаг хэсгийг мэдэж чадаагүй. Энэ ногоон хашаагаар ороод дээшээ уул руугаа хийд рүүгээ явдаг юм байна лээ. За энэ 3 гэр нь амрагч нар хүлээж авдаг эсвэл одоо ном хуурдаг хэсэг байж магадгүй. Ямар ч тийм хаяг юм уу эсвэл танилцуулга самбар байсангүй. За ингээд дээшээ шатаа өгсөд бид гурав явж үзэж байна. За нэлээд дээшээ өсдөг юм байна. Өмнө нь бид огт сонсож байгаагүй газраа хүний зурагнаас хараад хайж эхэлсэн. Маш гоё газар санагдсан. Уулын хийд гэдэг нэрээр нэг хүн оруулсан байсан. За тэгээд хайсаар байгаад ирж байгаа учраас одоо маш сонирхолтой санагдчихсан. Яг ямар газар байгаа бол дээр юу байгаа бол гэж бодож алхсан да.
2 давхар дуган байна. Мэдээж цоочтой байсан. Дээшээ ингээд шатаар гарч үзлээ. Дээрээс маш гоё харагдаж байсан. За дахиад дээшээ алхаад төв дуган байгаа. Нохоо маань эндээс цаашаа явахгүй байсан болохоор үлдээгээд бит хоёр цаашаа явлаа. Хөөрхөн дэвсгийн хідэн далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт байрлах уулын сүм юм. Эрт үед бясалгал хийдэг энергийн төв байжээ. За ингээд хийдээ үзчихэд буцаад бууж явна. Бид гурав майхантай аялал хийхээр төлөвлөж ирсэн. Гэхдээ зуны майхантай ирсэн. Зуны майхантай бол хонох ямарч боломжгүй, маш сэрүүн, хүчтэй салхитай байна. Тэр хойд талаасаа шорон шуурга шуураад эхэлж байна. Тэгэхээр одоо нэлээд яарвчлаад буцнаа. Шууд Улаанбаатар руу буцахаар шийдсэн. За ингээд буцахдаа булган сумаар дайралгүй зүүн урагшд аялж авсаар 70 задгад орсон. Блогтойгоо хамт байсанд баярлалаа.